Өглөөний төргий тэлээханд үсэ. Тэг өнөөдрийнхөө эзний өрөө орохоос өмнө хамтдаа эзэн бурхандаа залбирцгаая. Бидний хайртай эзэн минь таньда баярлалаа. Эзэн минь шинэ өглөөний төлөө танд талархаж байна. Эзэн минь өнөөдрийнхөө үгийн цагийн төлөө танд баярлалаа хэзээ. Өнөөдрийн үгийн цагаар үнэхээр та бидэнтэй ярьж өнөөдрийн туршид эзэн таны үг биднийг чиглүүлж удирдах болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр бид нэр бие хэрхэн зөв авч явах талаар Петр номноос унших болно, харах болно. Тэгээд Петр номын 1-р Петр номын 2:17-оос 12-оос 17-г би эндээс дуудаж өгье. Харийнхын дунд бие зөв авч яв. Ингэснээр та нарын муу мухайг үлдгчэд хэмээн гүтгэвч сайн үлсийг чинь хараад түүнийг харгалзлын өдөр бурхныг алдаршуулах болно. Эзний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон альва бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юм уу эсвэл зөвийг үлдгчдийг магтаж мууг үлдгчдийг шийдэхийн тулд түүний илгээсэн захирагчдад захируулаа. Сайныг үлдснээр та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь бурхны хүсэл юм. Чөлөөт хүн мэт үлд. Эрх чөлөөгөө муу мухайг далдах алхавч болгон бүү ашигла. Харин бурхны зарц мэт үлд. Бүх хүнийг хүндэл, ахан дүүсийн барилгыг хайрл, бурхнаас имээ хааныг хүндэл гэсэн байна. За 12 дугаар эшлэлээр харийнхын дунд бие зөв авч яв. Ингэснээр та нарын муу мухайг үлдгч тэмээн гүтгэвч сайн үлсэгч нь хараад түүнийг харанхны өдөр бурхныг алдаршуулах болно гэсэн. Тэгэхээр жинхэнэ итгэгч хүн шашинлаг байдал гаргаж өөрийгөө энэ дэлхийгээс болон энэ нийгмээс шууд утгаар нь тусгаарлаж ерөөсөө болохгүй. Харин ч эсвэргээрээ энэ дэлхийн дунд үл итгэгч нарын дунд амьдрахдаа үл итгэгч болон энэ дэлхийлэг зүйлсийг үлдэхгүй байх нь чухал юм. Гэтэ мэдээж зөвхөн мууг үлдэхгүй байх нь өөрөө хангалтгүй. Итгэгчид бид өөрсдийгөө муугаас холдуулаад зогсохгүй, сайныг үлддэг байх ёстой. Бид зөвхөн шудраг алхаж сайн үлсээрээ дүүрэн амьдрах ёстой гэдгийг Петр хэлж сануулсан байна. Мөн итгэгчид бид нэр хааж байсан, юу ч хийж байсан өөрсдийнхөө сайн үйлс болон шудраг зан чанараараа Бурхан эзнээ ямагт алдаршуулж байх хэрэгтэй юм аа. Цаашлаад 13-аас 15 дугаар ишлэгийг харах юм бол эзний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон альва бүтцэд захируулаа гэсэн. Мөн эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юм уу эсвэл зөвийг үлдгчдийг магтаж мууг үлдгчдийг шийдэхийн тулд түүний илгээсэн захирагчдад захируулаа гэсэн. Сайныг үйлснээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурхны хүсэл юм аа гэсэн байна. Тэгэхээр за бид нар хамтдаа нэг зүйлийг санах хэрэгтэй. Юу гэвэл энэхүү загтлыг бичиж байхдаа тэр цагийн үе бол Ромын эзэнт гүрний хаан ширээнд харигс хэрцгий Неро хаан байсан талаар гарч байгаа. Тухайн үед захирж байсан. Ромын эзэнт гүрэн өөрсдөө шудраг эсийг тогтоогч гэж байсан. Гэхдээ үүндээ хизээж тийм байгаагүй. Ромын засаг захиргаа шудраг бус байсан. Өнөөдрийн бидний ардсан нийгэм ч гэсэн хамгийн шудраг нийгэм гэж нэрлэгддэг. Гэсэн хэдий ч ер нь аль нийгэмд ч баян чинэлэг болон хоосон ядуу хүмүүс хууль болон дүрм журмууд тэгш бус үйлчлэлээр ирсэн байна. Мэдээж баян чинэлэг болон эрх мэдэлтэй хүмүүс хуулийн альва цоорхоог үргэлж олж чаддаг бол харин эсвэргээрээ ядуу хүмүүс үүрсээр хязээд хуулийн хатууг үүрсээр ирсэн. Тэгвэл Христ итгэгч та бидний хувьд хууль дүрм эрх мэдлийн өмнө ямар хандлага гаргах ёстой вэ? Петр энд юу гэж хэлсэн бэ гэхээр итгэгч хүмүүс бид нар хууль дүрмийг ягштал баримталдаг байх ёстой гэж соргосон. Петр бидэнд хандаж эзний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон альва бүтцэд захируулаа гэсэн. Тэгэхээр тухайн цаг үед итгэгчид Ромын захиргаанд дор байсан учраас Ромын хууль дүрмийг чандлан сахих ёстой гэдгийг энэгээрээ Петр сануулсан байдаг. Хэдийгээр ромчууд өөрсдийгөө хууль дүрмийг хамгийн шудраг хүмүүнлэг сайн хууль дүрм гэж үздэг байсан ч яг үүндээ тийм шудраг хүмүүнлэг хууль байж чадаагүй. Яг гэвэл эзэн Есүс Христийг Ромын хуулийн дагуу цовдлсон гэдгийг бид мэддэг. Мөн Библиэд бичигдсэн байна. Энэ нь хэр шудраг хүмүүнлэг хуультай байсныг харж болно. Бидний эзэн ямар ч гэм нүгэлгүй байсан мөртлөө Ромын шудраг бус хуулиар цовдлогдсон байна. Тухайн үеийн итгэгчид бас Ромын хуулийн дагуу хавчигдан гадуурхах байсан тухай бас өгүүлдэг. Тэгсэн хэрнээ ромчууд өөрсдөө хуулийн шудраг энэрэнгүй гайхдаг байсан. Өнөөдөр ч гэсэн манай улс болон бусад улс оронд хууль дүрм тэр бүр шудраг үйлчилж чаддгүй байна. Эрх мэдэлтнүүд хуулиндаа шударгаар захирагддаг.
Гэхдээ тэглээгээд засагтайгаа эсэргүүцэн тэмцэх үү? Мэдээж үгүй. Бид өөрсдийн газар нутагт үйлчилж байгаа хууль дүрмийг өтгөгч хүмүүсийнхээ хувьд ягштал баримталдаг байх ёстой талаар Петр хэлж хэлсэн баг. Есүст итгэгч бид нар төр засагтаа шударгаар зүтгэж хууль дүрмийг ягштал баримтаж амьдрах үедээ тэр амьдралаараа бид нар Бурхныг алдаршуулж байдаг юм ахын төсөө. Бид нар бүгдээрээ өөрсдийнхөө амьдарч байгаа улсын хууль дүрмийг чандлан сахиж, чандлан биелүүлж явах ёстой. Энэ та бидний хувьд Христийг гэрчлэл болж байдаг. Ялангуяа бид замын хөдөлгөөнд оролцохдоо хүртэл яаж оролцдог вэ та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр бид нар энэ улсын замын хөдөлгөөн болон бусад хууль дүрмд нэг бол дагахаас өөр аргагүй гэсэн үг. Мөн дагах ёстой талаар Петр хэлж байгаа. Цаашлаад 16 дугаар эшлэл дээр юу гэж байгаа гэхээр чөлөөт хүн мэт үлд эрх чөлөөгөө муу мухаг далдлах халахвч болгон бүү ашиглагс харин Бурхны зарц мэт үйлдэ гэж Петр бичсэн байна. Тэгэхээр итгэгч та бидний хувьд итгэдэггүй хүмүүстэй харилцаа итгэдэггүй хүмүүсийн өмнө үйлдэж байгаа үйлдэл бүр дээр хүмүүс Есүсийг гэрчлэл болж байгаа гэдгийг байнгын санаж авах хэрэгтэй. Тэгэхээр бид ямар гэрчлэл үлдээх вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй гэсэн үг. Үндэ итгэгч та бидний хувьд итгэгч биш хүмүүсээс ч илүү их эрх чөлөөг Бурханаас хүлээж авсан. Та бидэнд Есүс Христийн дотор гайхамшигтай эрх чөлөө бий. Гэхдээ гисэн хэдий ч бид бусдын өмнө Бурхныг гэрчлээ хамгаалахын тулд өөрсдийн эдлэх зарим нэгэн эрх чөлөөнөөс татгалзах гэмгүй гэдгийг хэлмээр байна. Яг энд хэлсэнчлэн бид нар өөрсдийн эрх чөлөөгөө альва муу мухаг далдлан халахвч болгон ашиглах ёсгүй маа гэсэн. Нөгөө талаасаа бид итгэлийнхээ хувьд сул дорой ах トゥ бүдрүүлэхгүй тулд өөрсдийнхөө үйлдэл үгэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Эдгээр бид нар эрх чөлөөтэй боловч нөгөө талаасаа бид нар Бурхны зарц гэдгийг үргэлж санаж авах хэрэгтэй. Тиймд өөрсдийн үйлдэл бүхнээ хянах хэрэгтэй юм ахын дүүсээ. Цаашлаа 17 дугаар эшлэлээр бүх хүнийг хүндэл ахын дүүсийн барилгааг хайрлаа. Бурхнаас имээ хааныг хүндэл гэсэн байна. Итгэгчид бид нар бүх хүмүүсийг хүн гэдэг утгаар нь харьцаж хүндэлж явах хэрэгтэй. Энд бүх хүмүүсийг хайрл гэж хэлээгүй харин хүндэл гэж хэлсэн. Мэдээж бид нар бүх хүмүүсийг хайрлаж чадахгүй л дээ. Зарим нэгэн хүмүүсийг бүр хизээч хайрлаж чаддгүй бас тийм тохиолдол байдаг. Тэглээгээд бид тэднийг хүндлэхгүй байна гэсэн үг биш юм. Тэдний хүн гэдэг утгаар нь харьцаж хүндлэх ёстой. Энэ бол Бурхны шударга зарчим. Дараа нь ахын дүүсийн барилгааг хайр гэсэн. Та биднийг бүх хүмүүсийг хайр гэж хэлээгүйч харин ах дүүсийнхаа барилгааг буюу итгэгч ах дүүсээ хайрлах ёстой, мөн хүндлэх ёстой гэдэг талаар өгүүлсэн байна. Цааш нь Бурхнаас имэж амьдрах ёстойг Петр сануулж ирсэн байна. Мөн хааныг хүндлэх гэсэн. Та биднийг захирддаг эрх мэдэл бүхий хүмүүсийг хүндлэх хэрэгтэй гэдгийг зааж байгаа. Бид өнөөдөр ерөнхийлөгч, ерөнхий сайд мөн эрх мэдэлтэй байгаа хүмүүсийг хэн болохоос үл шалтгаалan хүндлэх ёстой талаар Петр хэлж байна. Өнөөдөр бид нар амандаа орсон үгээрээ тэднийг муулж, доромжилдаг ийм нийтлэг ийм нийгэмдэр амьдарч байна. Хэн дуртаан л сошиал ертөнцийн үгүйсгэж доромжилсан тийм үйлдэлүүд гаргасаар байгаа. Тэр битгий итгэж бидний дундаас тийм үйлдэлүүд гардаг. Петр энд итгэж хүмүүсийн хувьд ийм зүйлдээ оролцохгүй байхыг ятгах байгаамаа. Бид тухайн хүнийг хувь хүнийхэн талаас нь үлдэхгүй байж болох ч албан тушаал байр суурьных нь үүднээс мөн Бурхан тэр хүнийг тэр газар тавьсан учраас хүндлэх ёстой маа гэдгийг Петр хэлж бидэнд чухалчлан сануулж хэлж байна. За ингээд өнөөдрийнхөө цагийг дуусгаад эзэн Бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай эзэм нь танд баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна хэзээ. Тэгэх эзэм өнөөдрийн үгийг биднээс зүрх сэтгэлдээ хүлээн авч үгийн дагуу амьдарч үгийн дагуу үйлдэхэд та бидэнтэй хамт байгаарай эзэм. Бусдыг хүндэлж, бусдыг хэн байхаас нь үл хамааран хайрлаж хүндлэх тэр зүрх сэтгэлтэй байлгаж өгөөрэй эзэм нэ. Тэгээ таньда баярлалаа эзэм. Бүх алдар нь танд байх тухай Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.